Төгсөөд тэгээд хэлнийхээр ер нь бол эхнээс нь ахвал Азийн орноо эхлээд босгож явж байгаа. Тэгээд нэг хүмүүс том виз гаргаад Шенгений орноор аялж одоо хоолны соёл гэж яг юу байдیں۔ Тэр орнуудын одоо нөгөө яг төвд хийж байгаа миний бол ойлголт яг уншсан юмнууд болохоор ингээ нөгөө том ресторанууд өөрсдийнхөө хэм маягийг оруулж идэг. Тэгээд яг уугуул нутгуудаар явж нөгөө яг үүсэл гарал нь ямар идэг. Анхнаасаа яг яаж үүссэн тэр болгоныг судлаад тэгээ Монголд бол яг Мишлений одоо ингээд идэг. Одоо дэлхийн хамгийн том ресторан одоо хамгийн тансаг зэрэглэлийн ресторанд өгдөг тийм одон тэр одон л одоо Монголд авчирна гэж боддог л да. Би яг одоо нөгөө ажиллаж байгаа газараасаа их хамаардаг. Гэтэ Герман, Америкийн одоо ер нь гудамжны хоол их судалдаг л да. Яг л нөгөө Монгол гудамжны хоол ерөөсө хөгжөөгүй. Тэгээд одоо л ер нь ойлгох цаг нь болж эхэлж байгаа. Ер нь дөнгөж ойлгож эхэлж байгаа. Жишээлбэл нөгөө пицца, дахиад нэмэх хэдрийг бол бид нар бол багахт одоо нөгөө баяраар л иддэг гэж ойлгодог. Ер нь бол баяраар л иддэг амттай мэдмэ санкц үйтэй. Нөгөө энгийн хэрэглээнд оруулж чаддгүй монголчууд. Ер нь монголчуудын хоолны соёл бол нэлээд хоцрогдолтой явдаг. Тийм болохоор гудамжны хоол их судлаад одоо яг нөгөө гадаад орн шиг гудамжны хоол гэж яг ямар байдیں۔ Яг заавал баяраар идэх ёстой юу үгүй юу те. Энэ гудамжны хоолыг их судалдаг та. Ер нь одоо нөгөө тоогооч мэрэгчлэхэд бид нар ч одоо тоогооч яг мэрэгчлээ эзэмшээд ажилласан. Одоо тэгээд хүмүүс бид нар өөрсдөө идэх тийм нэг хобби бол байхгүй. Тэгээд хүнд хийж өгөөд нөгөө хүмүүс маань идээ тэр хоолноос кайф авч байгаа. Тэр нөгөө гой тавгалсан тавгалтыг харна. Тэр болгоноос кайф авч байгаа. Бид нар яг нөгөө яг мэрэгжлийн юм тэр нэг хамаг энерги бүх юмыг гой өгдөг. Монгол болохоор би нэг тийм гой хороолтой л гэж боддог шүү дээ. Тэ. Бүх Монголд байгаа одоо хоол их сонирхолтой тоогооч нартайгаа нийлээд тийм нэг хүмүүс очингууд нөгөө одоо бид нар чи айгу боддоо шүү дээ. За яг ямар юм идэхгүйгээл амар их цаг хугацаа алдна тэгэл эсвэл нэг орсон газар байнга ордог. Тийм бишээрээ гоё. Нэг тийм хороолтой. Тэгэл тэндээ очивол за ямарсан тэнд очингууд тэндээс нэг юм олдоод идчих ингээл сонголт ариунтай нэг тийм гоё газар л нэ гэж боддог.